50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий эзэмхати 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа авиг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэе. За үндэсний лотерей нэвтрүүлгийн 5 дахь өдрийн нэвтрүүлэг хот даяар захилгааны хязгаарлалт хийж байгаа. Тэгээ энэ захилгааны хязгаарлалтанд үндэсний лотерейгийнхэн бас синэг телевизийн ингээд яалтчгүй өртөөд тэгээ манай нэвтрүүлэг товлсон цагаас жоохон хойно эхэлж байгаа. За жоохон ч биш. 17 цаг 30 минутанд эхлэх байсан нэвтрүүлэг 19 цаг 20 минутанд одоо үзэгч та бүхэнд хүрж байна. За тэгээд сайтаар за мөн дээрээс нь манайх руу үндэсний лотерей руу залгаад олон хүмүүс асуусан баг. Тэгээд бүгд тоглолтоо хүлээж байгаа. Тэгээд бүгдөө тоглолтоо эхлүүлье. За хамгийн эхлээд бол 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурыг тодруулдаг байгаа. За хөндлөнгийн хяналтын хүмүүс маань бүгд энд сууж байгаа. За тэгээд нэвтрүүлэг маань шууд явж байгаа. За та бүгдээсээ хүлцэл өчье. За энэ бол одоо нэг байгалийн давгдшгүй хүчин зүйл гэдэг шиг яалтчгүй хоёр газар тог тасарчаар чи яасг болчихоо чи. За хамгийн ихнийх нь тэг. Дараагийнх нь дахиад тэг. Хоёр тэг гараад ирлээ. Хоёр тэг гараад ирлээ. За тэрний дараагийнх буюу 3 дахь тоо энэ 7 болох шиг байна да. 7 мөн үү? 7 мөн байна. Тэг 7. Тусгай агентийн дугаар гараад ирлээ ш тэг 7. Хамгийн сүүлийнх нь 2. За ингэ 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурын 40 бөмбөлгнөөс 4 бөмбөлг нь гарч ирсэн. За 4 бөмбөлгөн дээрх тоонууд анхааралтай сонсож байгаарай. Тэг 7 2. Тэг 7 2. За харин одоо 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурыг бид хамтдаа тодруулах гэж байна. За 4-ийн 3 дугаар зэргийн хонжуур дээр таны бооцоо 500 дахин өснө. За 4-ийн одоо 2 дугаар зэргийн хонжуур дээр таны бооцоо 1000 дахин өснө. За харин 4-ийн 1 дугаар зэргийн хонжуур дээр таны бооцоо 2000 дахин өсдөг байгаа. За хамгийн ихний гарч ирсэн бөмбөлгний дугаар бол 3 байна. Түүний дараагийнх нь энд 9 байна. 3 9. За 3 9. Одоо хэд байх нь? 1 3 9 1. 3 9 1. За 3 9 1 одоо дөрөвдөх нь. 8 3 9 1 8. 3 9 1 8. Энэ бол 4-ийн 2 дугаар зэргийн хонжуураас гарч ирсэн 4 бөмбөлгөн дээрх тоо. 3 9 1 8. За харин одоо 4-ийн 1 дугаар зэргийн хонжуурыг бид тодруулах гэж байна. 1 дугаар зэргийн хонжуур дээр таны бүгдсэн юу бодож бүгдсэн юм тэр 4 тоо чинь таарах юм бол та өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөж авах байгаа. За хамгийн ихний бөмбөлөг гарч ирсэн өнхөрж байна. 2 дугаартай бөмбөлөг байна. 2. За түүний дараагийнх буюу 2 дахь бөмбөлөг 5 дугаартай байна. Дараагийнх нь 5 дугаартай. 2 5. За одоо бол 3 дахь нь 5 дахиад 5 гарч ирсэн. 2 5 5. 2 5 5. За хамгийн сүүлийнх нь бөмбөлөг. 1. Хамгийн сүүлийнх нь 1. За ингээд 4-ийн 3 дугаар зэргийн хонжуур, 2 дугаар зэргийн хонжуур, 1 дугаар зэргийн хонжуурын машинуудаас тус бүр 4 бөмбөлгүүдээ гаргаж авлаа. За ингээд 4-ийн 1 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөлгөн дээрх тоо бол 2 5 1 2 5 5 1.
2 5 5 1. За харин одоо бүгдөө 6D тоглож байгаа хүмүүс анхаарлаа хандуулаарай. 60 бөмбөлөг байгаа. 60 бөмбөлөг нь энэ 60 бөмбөлөгнөөс 6-ыг нь гаргаж ирнэ. За ингээ хамгийн ихний бөмбөлөг гарч ирсэ. 5. 6D-ийн 6 бөмбөлөгний хамгийн ихнийх нь 5 дугаартай байна. За энд гарч ирэх 6 бөмбөлгийг яг дараагийн дагуу бөмбөлгөн дээрх тоонуудыг зөв таах юм бол та 50 сая төгрөг хонжирт очих юм шүү. Дараагийнх нь 6 5 6. Дараагийнх нь тэг 5 6 тэг 5 6 тэг. За дөрөвт бөмбөлөг. За мөн та эхний 2 эсвэл сүүлийн 2 гэх мэтчлэн хойноосоо эсвэл урдаасаа дараад таасан бөмбөлгөнийхөө одоо харгалзах хонжруудыг бас хожих байгаа. За хэрвээ та энэ эхний 4 бөмбөлгийг аль эсвэл энд гарч ирэх 2 бөмбөлөгтэй нийлээд энэ 2 бөмбөлгийг дунтлын 2 бөмбөлгийг таах юм бол 150 мянган төгрөг хонжирт хожих байгаа. За 5 дахь бөмбөлөг өнхөрч 4 дугаартай байна. Одоогийн байдлаар 5 6 тэг 2 4 5 6 тэг 2 4 гэсэн тоотой бөмбөлгүүд гарч ирсэн байна. Хамгийн сүүлийн бөмбөлөгний дугаар 3. Хамгийн сүүлийн бөмбөлөгний дугаар 3. Зэ 5 6 тэг 2 4 3. За ингээ 6D-гээс гарч ирсэн 6 бөмбөлөг энэ дээрх тоонуудыг дахиад хэлье. Сайн сонсож байгаарай. 5 6 тэг 2 4 3. За энэ 6 цифрыг яг алдлгүй дарааллын дагуу зөв таасан тэр хүн 50 сая төгрөгийн хонжирыг хожих байна. За харин одоо 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүст бүгдэнд амжилт хүсье. Таны тоонуудаас гарч ирэх болтугай. За бүр зургуулаа гарч ирэх болтугай. За ингээд 42 бөмбөлөгнөөс 7-ыг нь гаргаж ирнэ. За хамгийн ихнийх нь 14. Хамгийн ихнийх нь 14. За түүний дараагийнх нэг 14 1 За дараагийнх нь 7 14 1 7. За одоо дөрөвт бөмбөлөг. Энэ 42 бөмбөлөгнөөс л энд гарч ирэх 7 бөмбөлөгний хамгийн ихний 6 бөмбөлгийг дараад нь харгалцахгүйгээр алдлгүй зөв таасан тэр хүн 120 сая төгрөг очих юм байгаа. Дараагийнх нь 16. Өнөөдөр бол дандаа баг тоо гарч ийн ихний 4 бол 22 бас л баг тоо байна. Нэгээс 42 дугаар бүхий бөмбөлөг байгаа шүү. За 14 1 7 16 22. За 6 дахь бөмбөлөг 12. Өнөөдөр ягаад чи дандаа баг тоотой бөмбөлгнүүд гарч ирж байсан 22-ыг 9 тооцох юм бол. За хамгийн сүүлийнх нь 7 дахь бөмбөлөг 38 юм шиг байна да. Тийм байна. 38 байна. За ингээд 5 дахь өдрийн тоглолт оройтож эхэлсэн ч гэлээ маш амжилттай байна. Гэхдээ өнгөрсөн тоглолтуудыг бодох юм бол яг энэ 42 бөмбөлгнөөс бол дандаа баг тоотой бөмбөлгүүд нь ихний 6 бөмбөлөг гарч ирсэн байна. За 38 буюу хамгийн сүүлийн 7 дахь бөмбөлөг их өндөр тоотой байна. За ингээд 7 бөмбөлөгтэйг бүгд танилцъя. Дахиад нэг 14 1 7 16 22 12 өнөөдрийн бонус бөмбөлөг 38. За анхааралтай дахиад сайн харж байгаарай, сонсож байгаарай. 14 1 7 16 22 12 өнөөдрийн бонус бөмбөлөг 38. За ингээ үзэгчтэй.
5 дахь өдрийн тоглолт маань энэ хүрээд өндөрлж байна. За амралтын өдрөө сайхан өнгөрөөгөр тэгээ нэг дахь өдрийн тоглолтоор яг цагтаа хэдүүлээ уулзъя. Баяртай. Сайхан амраарай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Mongolia үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугади 642 литрээр оролцсон. Бургас 6 төрлийн конжурийн эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.